одоо нэг сонгуулах ч учраас сонгуулийг тайлбарлах санагдаад. Сонгуул гэдэг нь хувь хүн өөрийн биеэр хараад тусаад өөрийн үзэл бодлороо олон нийтийн удирдлагыг сонгох үйл явдал. Сонгуульд намууд нөгөө мөрийн хөтөлбөр хийх гэж буй ажлуудаа хоорондоо одоо танилцуулж, хоорондоо өрсөлдөж, ард түмнээс одоо санал авдаг. Ингээд улсын хурлыг бүрдүүлэх энгийн зарчимтай. Монгол улсын нөгөө төрчин парламентын засаглалтай буюу төлөөллийн засаглалтай учраас эргэн та саналаа өгнө гэдэг чинь эдгээр хүмүүс санд одоо үр дүнд нь одоо дүн тавьж байгатай л яг адилхан байсан. Эргэн та ер нь яагаад саналаа өгөх юм бэ гэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлд чинь төр ард түмний гарт байна гэж заасан байдаг. Тийм учраас та нөгөө 4 жилд нэг удаа болдог төр барих эрхээ хэлж заавал саналаа өгөөрэй. Олон улсууд гэх юм бол нөгөө сонгуулийн чинь амралтын өдөр зохион байгуулдаг. Монгол гэх юм бол ажлын өдөр зохион байгуулдаг ба ажлын өдөр амралтын өдөр болждаг. Инхээр нөгөө уртаараалсан амралт бий болохоор нөгөө хүмүүс хөдөө гадаа явах, зугаалганд явах гэдэг ч юм уу эс жоохон муудах гэдэг. Ийм учраас та бүхэн нөгөө төр барих эрхээ эдлээд заавал саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.